Дархан Улаанбаатар чиглэлийн авто замын 5 дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын цайд мөртлөх 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил явагдаж байна. Ерөнхий гүйцэтгэгчээр China Joy инженерийн компани ажиллаж байгаач коронавирусээр шалтгаалan инженер техникийн ажилтан операторууд нь ирж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Монгол улсын зам барилгын 4 аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу 2020 оны 4-р сарын 4-ний өдрөөс зам засварын ажлаа эхлүүлсэн. Замын ажлын хүрээнд далан байгуулах бетон суурьтай уул хийх, үерийн үсийг зайлуулах, бетон хоолой суурлуулах ажлууд яг өнөөдрийн байдлаар хийгдэж байна. Манай толгой компани болохоор China Joy байгаа. Тэгээд туслан гүйцэтгэгч компани WXB байгаа. Тэгээд Дарханы гүүрээс цайдмын өндөө хүртэлх 30.5 км зам явагдаж байна. Одоогийн байдлаар болохоор 3% CDB буюу 3% цементээр бэхжүүлсэн суурийн үе далангийн ажил явагдаж байна. Хүчний үний бүрэлдэхүүнтэй одоо бас яаж ажиллаж байгаа? Одоогийн байдлаар 24 цаг ажиллаж байна. Өдөр шөнө 40-оос 50 хүн байна. 50-д ажиллаж байна. Газар доорх ерөөхдөө бас нөгөө нэг хоолойнод суулгаад ирсэн. Энэ хоолойнууд маань ерөөхдөө бас хоолойны ажил бол ерөнхийдөө явагдаж байгаа. 6 хоолой байдлаар ерөнхийдөө болцсон байна.